За сайн байцгаана уу үзэгчдээ. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн явуулдаг ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Зочин шүүгчээр нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Алтан Цэцэг өргөдөө орж байна. Шүүгч Цэвэндэржийн Алтан Цэцэг 1988 онд хууль цаазын дунд сургууль, 1995 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургууль, 2001 онд төрийн удирдлагын академиг тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй хууль зүйн магистр зэрэгтэй. 1995-аас 2001 онд Говьсөнбөр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, 2001-ээс 2004 онд Говьсөнбөр аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2004-өөс 2006 онд нийслэлийн сонгон хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2006-аас 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, 2013-аас 2015 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгч, 2015-аас 2016 онд Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016-аас 2022 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Иргэдэд төлөөлж миний бие хөлийн зэргийн дуужгийн чуулганы дуучин Уран Болор оролцож байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдв бол зээлийн тухай. Зээл гэж чухам юу болохыг та бүхэн тайлбарлаж өгөөч. За сайн байцгаана уу? Үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Зочин давс өнөөдрийн мэндийг хүргэе. За ер нь зээлийн үйл ажиллагаа гэж юу юм гэдэг талаар бас товчхон эхлээд мэдээлэл өгье. Тэгэхээр зээл гэж юу гэхээр манай иргэд одоо бүгд мэднэ. Бидний эрх зүйн харилцаанд одоо оролцохдоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэг төрөл маань бол зээлийн үйл ажиллагаа байдаг. За тэгэхээр зээл гэдэг маань бол мөнгөн хэлбэрээр болон эд хөрөнгийн хэлбэрээр бас байж болдог. За төрлийн шинжээр тодорхойлогддог зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх нөгөө зээлдэж авсан иргэн маань буцаагаад одоо тухайн төрлийн эд хөрөнгө юм уу үнийн дүнтэй мөнгөө буцаагаад өгдөг ийм харилцааг бол зээлийн үйл ажиллагаа гэж хэлдэг. За гэхдээ өнөөдөр бид илүүтэй мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн тухай мэдээллийг өгөхөөр ирсэн байгаа. Тэгэхээр энэ хууль маань бол 22 онд батлагдсан. 23 оны 3 сарын 1-ээс эхлээд хүчин төгөлөр одоо үйлчилж эхэлж байгаа ийм хууль байгаа. Тэгэхээр энэ хуулийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Хуулийн зорилгын тухайн та. За энэ хуулийн гол зорилго бол хуучин иргэний хууль дотор бол зээлийн тухай бол зохицуулалт байсан. За энэ зохицуулалтыг илүү дэлгэрэнгүй болгож авч үзсэн. Өөрөөр хэлбэл зээлийн үйл ажиллагааг арилжааны чиглэл рүү одоо илүү зохицуулах ийм зохицуулалттай хууль шинээр гарсан гэж болно. Өөрөөр хэлбэл энэ зээлийн үйл ажиллагааг явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг бол байнга одоо нэг ашиг олох зорилгоор явуулж байгаа үйл ажиллагааг зохицуулалттай байлгах, түнд төрөөс хяналт тавих, за бүртгэлжүүлэх, хяналт тавих, иргэдийн эрх хэргийг хамгаалахад чиглэгдсэн ийм илүүтэй зорилго нь тийш чиглэж байгаа ийм хууль одоо батлагдсан гэж үзэж байна. Тэгээд одоо зээлийн үйл ажиллагааг явуулахад мэдээж хэрэг ямар нэгэн зөвшөөрөл бас авах хэрэгтэй байх тий. Тэгэхээр энэ хуулиар бол зээлийн үйл ажиллагааг байнга ашиг олох чиглэлээр иргэд болон хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа тодорхой эрх бүхий байгууллагуудад бүртгүүлэхээр энэ хууль бол заасан байгаа. Тэгэхээр иргэд бол тодорхой хэмжээний үйл ажиллагааг явуулахдаа, зээлийн үйл ажиллагааг явуулахдаа аймаг нийслэлийнхээ засаг дараад бүртгүүлэхээр ийм зохицуулалт байж байгаа. За барьцаалан дэлгүүлэлт газар буюу ломбард гэж одоо нэрлэдэг энэ үйл ажиллагааг бол санхүүгийн зохицуулах орноос бүртгүүлж зөвшөөрөл авах ийм зохицуулалт бол орсон байж. Зээлдүүлсэн зээлдүүлэгч одоо эргээд мөнгө авахын тулд ямар нэгэн одоо баталгаа барьцааны тухай бас тэр одоо тайлбарын та. Энэ төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн болон одоо барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард бол зээлийн гэрээг бичгээр хийхээс гадна энэ зээлийн гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлийн хангахаарыг баталгаатай болгохын тулд барьцааны болон батлан даалтын гэрээ хийхээр энэ төрлийн үүргийн гүйцэтгэлийн хангахаарыг хэрэгжилж болно гэдээ хуульд бол оруулсан байж байгаа. Зөвхөн барьцаа болон батлан даалтын гэрээг л байгуулж болно.
гэж ингэж зохицуулсан байж байгаа. Гэхдээ барьцааны гэрээгээр бол зөвхөн хөдөл хөрөнгийг барьцаалах ийм эрхтэй байж байгаа. Тэгээд зээлдүүлэхээр одоо бид нар ингээд ламбард ч юм уу иргэдийн одоо хамгийн ойрхон үйлчлүүлэх газар ламбард байгаад байна шүү дээ. Тэгээд хувь хүмүүс ч гэсэн зээлдүүлж илдэг. Тэгэхээр энэ хүүгийн тал дээр нь ер нь хамгийн дээд хязгаар ч юм уу тийм байдаг уу? Ер нь бол энэ бүртгэлийн системтэй болсноороо энэ иргэн болон энэ мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн энэ зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрууд нь бол санхүү зохицол хороо болон аймаг нийслэг засаг дараагаад бүртгүүлнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ үйл ажиллагаа явуулж байгаа иргэд маань бол хууль зааснаар тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой гэж бүртгэлэхдээ энэ шалгууруудыг хангасан байх ёстой. Тодорхой сургалтанд хамрагдсан байх ёстой. Татварын албандаа бүртгэгдсэн байх ёстой гэдэг ч юм одоо ийм олон шалгууруудыг хуульд тавьдсан. Тэгээд дээрэс нь энэ зээлийн үйл ажиллагааг хянжих санхүү зохицол хорооны дэргэд мөнгөн зээлийн үйл ажиллагааг хянах одоо бодлогын зөвлөл гэж байгуулна гэдэг нь хуульд оролцсон байж байгаа. Энэ бодлогын зөвлөл нь бол иргэдээс олгож байгаа иргэдээс болон энэ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа газрын маань олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө энэ бодлогын зөвлөл нь. Одоо тухайлбал одоо өнгөрсөн онод тогтоосон байгаа нь бол одоогийн байдлаар 4.5% хамгийн дээд хэмжээ энд байхын шүү гэж заагаад өгсөн. Тэгэхээр энэ мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга явуулж байгаа иргэн юм уу одоо бидний хэлж зайснаар ламбард маань энэ хүүгээс дээшээ илүү гарсан хүү олгох юм бол хоригдсан ийм хуулийн зохицуулт байж байгаа. Тэгэхээр одоо иргэд их түгээмэл хэрэглэгддэг шүү дээ. Одоо нэг барааны одоо захууд ч юм уу ийм лангуу төрөлсөлтэй газрууд энэ төр иргэд байнга ингэж хувь хүнээс зээл авдаг. Тэгээ өндөр хүүтэй зээл өгдөг, өдрийн зээлч гэдэг юм иймэрхүү зүйлүүдийг их ордог. Одоо цүүхэр их маргаан их орж ирдэг шээ. Тэгэхээр энэ зохицуулт байнга одоо нөгөө зээл өгч байгаа хүмүүс ашиг олох зорилгоор явж байгаа шүү дээ. Хүүгээрээс ашиг олох зорилгоор. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь бүртгэлтэй байх нь дээрэс нь хүүгийн хэмжээд бол хязгаарлалт тогтооход өгсөн. Энэ хүүгийн хэмжээ хязгаараа дээр 4.5-аас доош хэмжээнд бол байж болно. Дээшээ бол болохгүй шүү гэдгийг хуулиар бол хязгаарлалт тогтооход өгсөн байх жишээтэй. Тэгвэл тэр өндөр хүүтэй зээлээд байгаа хүмүүс бол хууль зөрчиж байгаа хэрэг байх юм шүү, тийм ээ? Тэгж л ойлгож байна. Тий. Хоригдсон гэсэн. Одоо тийм маргаан гараа шүүхт ирэх юм бол 4.5 байх ёстой шүү гэдэг энэ хэмжээгээр нь хязгаарлана л гэсэн ойлголт гэсэн үг тий. Тэгээд дээрэс нь зээлийн алданг гэж яриад байдаг шүү, тий? Алданг нэмэгдүүлжтэй гэж тооцох. Алданг буюу нэмэгдүүлсэн хүүгийн тухай ойлголт байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хуульд бол энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн хуулийн этгээд бол анзыг бол шаардах эрхгүй гэд энэ хуульд оролцсон байж байгаа. Анз гэдэг маань алданг одоо нөгөө үүргээ гүйцэтгэх байх юм бол хугацаанд та зээлийг өгөх юм бол гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 10.5%-аас дээш хэмжээний алданг тогтоож болно гэдэг ингээд нэг иргэний хуулийн нийтлэг ийм зохицуултаас бол хэрэглэхгүй гэсэн үг. Энэ хуулиар бол зөвхөн та гэрээндээ нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцох юм бол хүүгийнхээ тохиролцсон хүүгийнхээ 20%-аас хэтрэхгүй байхаар энэ нэмэгдүүлсэн хүүл шаардах хэрэгтэй шүү гэсэн ийм зохицуулт байж байгаа. Тэгэхээр энэ төрлийн зээлийн үйл ажиллагаанд бол анзыг шаардахгүй гэсэн. Анз гэж юу хэлээд байгаа юм гэхээр анз маань дотор нөгөө алданг торгол гэсэн хоёр төрөлтэй байдаг шүү. Тэгэхээр энэ төрлийн өргөн үсгийн хангах бол хэрэглэгдэхгүй зөвхөн нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээндээ тохирцсон байх юм бол үүнийгээ шаардна шүү гэж. Энэ гэрээгээ самжих юм шүү. Тэгэхээр энэ хууль маань бол бусад төрлийн гэрээнүүдээс ялгаатай ийм зохицуулттай гэсэн үг байж байгаа. Энэ үйл ажиллагаа нь төрийн хяналтанд одоо мэдээж байдаг уу? Ер нь бол бүртгэлийн систем байгаа гэж түрүү хэлсэн шүү дээ, тийм ээ. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн болон хуулийн этгээд аймаг нийслэхэд засаг даргад буюу санхүүгийн зохицуулах хороонд нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа мөнгөний хэмжээнээс хамаарат бүртгүүлэх газрууд нь эрх бүхий байгуулгын өөр байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааг нь бол нөгөө бүртгэсэн газрууд нь буцаад хяналт тавина. Энэ зохицуултанд нь бол санхүүгийн зохицуулахаараа нийтлэг хяналт тавих юм байж байгаа. Тэгээд санхүүгийн зохицуулахаараа хянаж шалгагч одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн болон хуулийн этгээдэд хяналт тавихаар хууль нь бол зохицуулалт оролцсон байж байгаа. За тэгээд нэг зүйлийг нэмээд хэлчихэд энэ одоо барьцаалан зээлдүүлэх газар гэдэг ийм нэр хаягтай газрууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд очоод энэ төрлийн үйлчлэгээ авах гэж байгаа бол очоод одоо танах санхүүгийн зохицуулалт хороондоо бүртгүүлсэн юм уу? Энэ одоо шинэ хуулийн даваа бүртгэлийг хийлгэсэн юм уу?
Тэ одоо нөгөө хүүн ил одоо ингээд тавьсан байх хэвээр энэ төргээд энэ шаардлагыг тавьсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ шаардлагатаар нийцсэн ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг иргэд маань бас өөрсдөө очоод судлах ийм шаардлагатай гэсэн. За сүүлийн үед бол манай залуучууд апуудаар аягүй их зээл авч байна тий. Захим зээл гэж хэлэх үү аппликейшнүүд байгаад байна. Тий энэ зээл ер нь бусад зээлийнхаа ангилд мэдээж ордгийн болоо бас гомд санал яадаг бол. За ер нь зээлийн үйл ажиллагааг би түрүү хэлсэн шүү дээ. Нийтлэгээрээ бол авсан одоо мөнгөн зээлээ буцаагаад төлхөл үүрэг үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн зээлийн үйл ажиллагаанд бол захим зээлүүд бүгд орно. Зээл гэдэг харилцаанд бол ороод явчихна. Тэгвэл энэ мөнгөн зээлийн үйл ажиллагаа байнга явуулж байгаа бол эрх бүхий этгээдээсээ зөвшөөрөл авсан ийм л газраас л мэдээж ийм үйл ажиллагаанаас л зээл авч байгаа хэл та. Тэгээ энэ төрлийн зээл болвол адилхан л зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиараа л адилхан зохицуулагдал явдаг байгаа. Энэ төрлийн зээл нь бол адилхан л да. Тэр одоо авж байгаа арга нь л арыг хэлбэршүүлсэн байдлаар авж байгаа шүү дээ. Захим гэдэг нь тийм ээ. Эхлээл нэг бүртгэлээ хийгдээд гаруусаа зээлийн гэрээ гэж байгуулчаал дараа нь давтамж нь л өөр болоод өөр одоо олон удаа авах боломжтой болоод явчихж байгаа шүү дээ. Тиймээс зарчим нь адилхан л. Тий, ер нь бол гэхдээ зээлийн үйл ажиллагаа зохицуулж байгаа энэ хуулиудаараа л адилхан зохицуулагдал явчих нь нийтлэгээрээ бол ийм л адилхан байгаа. За иргэдэд зээлийн талаар товч бөгөөд тодорхой маш гоё мэдээлэл өгсөн эрхэм шүүгчтэй баярлалаа. Тэгээд дээрээс нь миний асууж амжаагүй та бас иргэд бидэнд одоо зөвлөх дахиад дэлгэрэнгүй сайхан мэдээлэл одоо дутуу орхисон зүйл байвал бидэнд бас хэлээрэй. Тэгэхээр энэ төрлийн зээлийн гэрээтэй холбоотой маргаан болол шүүхэд маш их түгээмэл байдаг одоо харилцааны нэг үлдээ. Энэ төрлийн маргаан болол шүүхэд бол их байдаг. Гэхдээ иргэд одоо юу мэдчих хэвээр вэ гэвэл энэ хууль маань одоо 23 оны 3 сарын 1-ээс эхлээд ийм төрлийн зээлийн энэ үйл ажиллагааг зохицуулдаг шинэ хууль иргэний хуулиас тусдаа ийм хууль бий болсныг бол иргэн болгон мэдчих ёстой. Яагаад гэвэл хуулийн чинь бидрэг зөвхөн нэг хууль хэрэгэлдэг хүмүүс л одоо мэдчих хэвээр гэж ингэж хэрэгэлдэггүй тавьдаггүй нийтэлдэггүй шүү дээ. Одоо цахим мэдээллийн 90-100 бид нар амьдарч байна. Одоо альч мэдээлэлээс энэ мэдээллийг авах боломжтой. Хууль бол одоо нийт ил одоо мэдээлэгдэж байгаа. Тэгэхээр шүүхэд нэг хэлэх зүйл юу гэвэл энэ хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон тухайн одоо хүнийг хариуцлагаас чөлөөлөх үндслэл болдоггүй гэд ингээд заасан байж байгаа шүү дээ. Тэгэхээр шүүхтэр ажиглагддаг нэг зүйл юу гэхээр иргэд энэ төрлийн маргаантай юунд орж ирэхээр зээлдэгчийн тухайд хэлэх юм бол одоо нөгөө зах дээр би ажилт юм аа нэг ингээд лангуу түрээслээд ажилт юм аа. Тэгээд нэг өдрийн зээл авцсан би өдөрт одоо ингээд тэдэн төгрөгийн хүү төлдөгээд өдөр бүр хүү төлж исэн гэдэг ингээд одоо нөгөө авсан 10 сая төгрөгийн зээлнээсээ илүү хэмжээний их хүү төлчихсөн байх жишээний тийм ийм харилцаанууд ярьдаг маргаануудыг ярьдаг байхгүй тайлбарыг. Тэгэхээр энэ төрлийн юунд бол авсан зээлийнхээ одоо хэмжээ хязгаарын тухайд бол би өдрийн одоо сарын хугацаанд одоо нөгөө санхүүгийн зохицол хорооны болгоны зөвлөөс тогтоосон хүүнээс дээш хэмжээний хүү авсан юм уугүй юу гэдгээ бас мэдчих хэвээр. За тэгээд буцаага төлөхдөө би сард нэг удаа байд юм одоо 2 удаа байд юм уу хүүгээ ямар хэмжээгээр төлөх хэвээр байсан тэр хүүхийн хэмжээнд тавьж ийм хэмжээний хүүг бол төлнө гэдгээ бас мэдчих хэвээр өөрөө. Энэ талаар бол нөгөө хуулийн дээр бас хэлсэн байгаа. Зээлийг олох үед нь та дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байх хэвээр шүү. Зээл авч байгаа иргэндээ ийм байх хэвээр та бидний хооронд хийж байгаа зээлийн хүүн ийм байх хэвээр. Ийм хэмжээний одоо барьцаа авч байгаа шүү танаас эдэр гэдэг ийм мэдээллийг бол бүрэн өгсөн байх хэвээр. Тэгээ энэ төрлийн зээлийн гэрээг бас бичгээр хийсэн байх хэвээр гэдгийг бас ойлгосон байх хэвээр л доо. За тэгээд нөгөө иргэд бас хэлдэг шүү дээ ингээд мөнгө хүлж байна энэ төр гэж яриад идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хүлүүлж байгаа тэр харилцаанд оролцохдоо өөрөө хуулийн дагуу бас оролцох хэрэгтэй байхгүй иргэний хувьд бол өөрөө хуулийг мэдчихэж оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол их хэмжээний одоо хүү буцаагаад өөрөө төлчихсөн ахаа дээрээс нь даа давшгүй гэх мөнгө төлөх болчлоо гэдээ ингээ бухимдаа яваад байдаг шүү дээ. Тэгээд дээрээс нь бас нэг хэлэх зүйл бол буцаагаад нөгөө мөнгөө төлөхдөө би бэлнэрийн төлцсөн маа гэж бас хэлдэг байхгүй. Тэгэхээр бэлнэр өгсөн бол та заавал нөгөө хүнийхөө гар үсгийг нь бас авч үлдэх хэрэгтэй. Би ийм төрлийн хэмжээний мөнгөийг төлцсөн л гэж байгаа бол
та буцаагаад гар үсгээ заавал авч үлдэх ёстой. Хууль одоо энэ би үүргээ гүйцэтгэлээ гэж та за гар үсгийг нь авч үлдэх ёстой шүү гэд хууль бас шаардлага байж байгаа шүү дээ. Тэгэхээр буцаагаад би төлсөн юм а гэдгээ бас баримтжуулсан л байх ёстой гэдэг бас зүйлийг нэмж хэлэхтэй байгаа. Ганц гарын үсэг бас нотрат энэ За яг хөө ер нь бол банкар дамжуулж байгаа мөнгөний тухайд бол ойлгомжтой банкны дасны хуулгаар бол харагдчихж байна. Та буцаад зээлийг төлж байгаа бол хүлээний удаа зээл төллөө гэдэг нь харагдчихна. Бэлгээр төлсөн гэж ярьдаг байхгүй юу? Авчаад одоо би өнөөдрийнхөө өгсөн тий. Тэгэхээр тэрийг одоо баримтжуулах зүйлгүй бол одоо иргэний хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа маань талуудын нөгөө зарчим дээр үндэслэгдэг. Талуудын зарчим гэж юу гэхээр би одоо энэ та нэхэмжлэг гаргаад ирдэг гэхэд буцаагаад би төлсөн гэж байгаа бол тэрийгэ төлсөн гэдгээ нотлох ёстой болчдөг байхгүй. Тэгэхээр та баримттай байх ёстой тул танд би мөнгө төлөө шүү гэд өөрөө гар үсгээ аваад үлдэх ёстой байхгүй. Тэр баримтаа одоо бэлгээр төлж байгаа бол баримт тэр зээлзүүлсэн этгээд ч гэсэн бас гар үсэг би танд ингээд 10 сая төгрөг 20 сая төгрөг өглөө шүү гэдэг. Тийм өгж байгаа хүн бол мэдээж баримтаа байгаа учраас хэлж байгаа шүү дээ тий. Яг гол нь буцаагаад зээлээ төлөхдөө та баримтаа авч үлдсэн байхыг шаарддаг байна тий. Бас энэ зүйлийг бас анхааруулаад хэлчих зөв. Ойр орчимд надад ч бас тохиолддог зүйл байгаад байна л да тий. Ингээд найздаа ч юм уу ингээд өгсөн байдаг бас сайн баталгаажуулж л авч үлдэх нэ шин. Тэгээд одоо бас нэг зүйлийг хэлэх юм бол нөгөө зээлийн гэрийнхээ хугацаа байж байгаа шүү дээ. Би тэрнээс 3 сарын хугацаатай авд юм уу, 1 сарын хугацаатай авд юм уу тий. Тэгээд энэ хугацаанд дууссан байж хаад энэ хугацаагаа сунгаагүй мөртлөө нөгөө хүн л одоо нэхэд идэг мөнгөө тий. За чин сарынхаа хүүг өгөөч гэхээр төлөө яваад байсан байдаг. Хугацаанд дуусчихсан байж идэг. Сунгах хэсэг талаараа тохиролцсон зүйл байхгүй байгаа гэдэг энэ тэр ийм одоо ойлгомжтой зүйл бас байдаг л да. Тэгэхээр зээлийн гэрээний жишээ хугацаа дууссан юм бол сунгах ойлголт байна тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээ баримтжуулсан, нотлоожуулсан л байх хэрэгтэй. Ийм шаардлага байна. За өнөөдрийн ярьж буй хууль ээлж дугаар өндөрлөж байна. Эрхэм шүүгч Алтан цэцэг иргэдийнхээ өмнөөс маш их баярлсан талархснаа илэрхийлье. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.